Манай хөрс ч юм бол одоо 70 жил үнсэндээ хөрснөөс юм авсан. Юм ургуулахын тулд тэр ургаж байгаа юмд хөрснөөс дандаа тийжээд авч байгаа шүү дээ. Ийм бол хөрсийг бол нь ядууруулж байгаа. Гэхдээ энэ хөрсийг ядуурлаас гаргахын тулд бид нар хөрсөө бордох хэрэгтэй. Хөрсөө бордохын тулд импортын бордоо хэрэглэж хүрэхгүй шүү дээ энэ маань. Тийм учраас бид нар дотоодынх нь нөөц болцоог ашиглаад аль болох эрдэс биш органик гаралтай биологч ийм газар тариад руу авахын тулд бид ийм вирусо бактерийн бордоонд энэ бактерийн бордоонд ачаал үүдэх юм. Манай хөрсөнд амьдарч байгаа бактери бид нар хөрсөөс ялгаад авч байгаа байхгүй. Тэгээд 10 юм 20 байсныг нь хэдэн зуун сая болгоод буцаагаад хөрсөнд хийж байгаа байхгүй. Тэгэхээр энд өсөд бойдсон бактери бол хойдон жил хэний дараа жил дахиад урсгал нэмэгдүүлэх тэр бактери хөрсөнд амьдарч байгаа байхгүй. Яг тэр энд амьдарчсан бактери бид нар буцаагаад олон болгоод хийж байгаа шүү дээ. Тэр хөрсөн маш сайн байвал ямар ч цагаараа нөхцөлөд бидний харьцангуй тогтвортой тэгээд чанартай ургасан авах юм гэж байна. Энэ бороо орно гэж цаана намар ургасан авна гэсэн үг.